Өнөөдөр ямар амгалан айлтгая. Гайлын албан чөлөөлөх тухай хуулийг хүчингү болгох тухай хууль дахиж орж ирж байна. Энэ хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж мэрэгжлийн байнгын хороо төсвийн байнгын хороо ахиухан дэмжиж ажиллачмаар байна. Энэ Монголын үндэсний эрх ашиг бүхэл бүтэн салбар ам амжиргаанд гай тарьсан төрийн бодлого энэ явуулаад байгаа үйл явцаа ер нь бид зогсоох ёстой. 2023 онд 443 мянгангаад Улаанбуудаа тариалж байсан бол энэ жил 264 мянгангаа буюу 40 гаруй хувиар буурчаад байгаа юм. Тэгээ бид ярихаараа зэрэг өмнөх онтойгоо харьцуулсан юм яриад 85% та этэргээж ингэж яриад байхаар зэрэг энэ ойлголтын зөрүү яваад байх шиг байна гэж. Цаашид энэ асуудлыг бид аль болохоор гаргахгүй байх талаар энэний хор уршгийг нэлээд сайн ярьцгаахгүй болохон байсан байна. Энэ Монголын төр засаг энэ салбарын 100 гаруй жил ноцолдож байж өнөөдрийн энэ төвшөнд рүү ацарсан 2хан жил бодлогын алдаа гаргахад үйлдвэрлэлээ 50% унгаж чадаж байгаа байхгүй бид. Дахиад 1 жил явах юм бол үндсэндээ техникчгүй болно, технологичгүй болно, ажиллах хүчичгүй болно. Тэгээ би нэг хэдэн биендээ нэр өгөөд байдгаа бас болохыг хүсмээр байна. Энд юм ярьсан улсыг хэдэн гурилын үйлдвэрүүдийн кармайд орцсон мэтэр юм яриад идэг. Тэгж яриад байгаа улсууд бол яа харахгүй импортлогчдын буюу гадныхны кармайд орцсон улс юм билээ. Өнгөрсөн жил 64 мянган тонн гурил улсын хилээр оруулж ирсэн. 2 компани 10 гаруй мянган тонныг оруулж ирсэн. Би сая гайлын газраас мэдээлэл аваад энд орж ирж байна. Тэр 2 компани нэг нь одоогийн байдлаар он гарснаас хойш одоогийн байдлаар 3.2 мянган тонн, нэг нь 2.5 мянган тонн буюу үндсэндээ 6 мянган тонн гурил оруулаад ирсэн байгаа байхгүй. Тэр 20 мянган тонн гурилын 50%-ийг бараг 2хан компани оруулж ирж байгаа. Тэгээ эндээс харахаар юу гэж буугаад байна вөхөр зэрэг гадныхны буюу импортлогч нарын гар хөл болоод ахиад байгаа улсуудыг одоо жоохон хазаардахгүй бол энэ асуудал цаашаага явахгүй нэ. Тийм учраас яам энэ тооцоо судалгаан дээр нэлээд тулгуурлаж тэр том импорт хийгээд байгаа компаниуд этрийнхээ нэр ус этрийг нэг жоохон дугармаар байна. Энэ үндсэндээ энэ Монголын үндэсний сүрэн төсвөрлөх чадвар энэ ард иргэдийн ам амжиргаанд нэлээд томоохон хохирол авчирч байна. Энэ үнийг одоо бид ер нь тал талаасаа нэлээд зоригтой дуурахгүй бол болохон бай. За тэр гурилын импортлоод байгаа 2 том компани нэрийг хэл гэж байна. За 4 номерын микро инquiry сайд. Тэр импортын компани дэр байна. Нодлон жил 64 мянган тонн он гараад 16 мянган хаа нийт одоо орж ирсэн. Энэ онд 16 мянга 18 мянган тонн ингээд 60 70 80 мянган тонн буюу 100 мянган тонн Улаанбуудын дотоодын үйлдвэрлэл явуулах болцоог хязгаарласан ийм л импортын байдалтай байна. Үнэхээр дэндүү харамсалтай ийм үйл явдал болсон. Үнэхээр салбар маш хүчтэй дөргсөн. Энэ салбарт хөрөнгө оруулж ирсэн дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг урам зориг их хугалсан. Тэрний үр дүн одоо ингээд энэ бүх төрлийн тармил дээр ухарчиж байгаа. Ямар их зорилт ажил хийж бид нар энэ 20, 21, 22, 23 онд ингэж үндсэндээ дотоодоос төмс хүнсний ногоогоо хангаад, Улаанбуудаагаа хангаад, гурилаа дотоодын үйлдвэрлэлээр 100% хангаад эн чинь манай их том ололт амжилттай байхгүй юу? Тэгээ энийг бид нар 2 жилийн дотор ингээд 50%-аар л унгаачлаа л да. Тэгээ энийгээ дагаад өсчихсэн нөгөө аж ахуйнууд, эрчимдсэн гахаа дахиа шувуу өндөг сүүний аж ахуйнууд дийн одоо эдийн засгт нэлээд хүндрэл учрна. Энэ ургацсан байдал унна гэдэг чинь орлого унна. Орлого унна гэдэг чинь ажлын байр хадгалагдахгүй гэсэн үг. Улсуудаа цалин өгч чадахгүй, технологи шинжилгээ хийж чадахгүй, зээл төлбөрөө төлж чадахгүй. Ингээд дараагийн гинжин ийм санхүүгийн хямралт байдал руугаа энэ салбарыг төлөвчж байгаа. Тэгэхээр энэ хор уршиг ингээд залруулагдахгүй. Ахаад 2 жил, 3 жилийн одоо бидний ажлыг л одоо нэг талдаа үр өгөөжг болголоо. Ахаад 2-3 жилийн хугацаа алдах хэмжээнд л орууллаа. Тэгээд 2026 оны
энэ улсын төсөв дээр энэ бодлогуудаа ахаад хийгээл оруулж ирэндээ. Энэ дээр гишүүд маань дэмжлэг үзүүлээрэй л гэж. За Бачаалал гишүүн тодруулъя. Намрын ургац сураалтын төсөөлөл чинь нэлээ өөр болох байхаа. Энэ байгаль цагуурын байж байгаа царай. Ер нь монголчууд нэг юмнаас жоохон сэжиглээд идэв. Тулга тойрсон явган хэрвэлтэй айл өөдөлдгүү гэж. Газар тариалангаан тойроод бүтэн жил явган хэрвэл хийсгэж байгаа байхгүй. Тэрнийх нь уршиг энэ. Одоо болох ёстой энэ хэрвэл мэрвэлнээс салах ёстой. Тийм учраас энэ намрын хэрэгцээ гурилын будааны тооцоолол юмнуудаа нарийсгаж үзэхгүй бол энэ цагаагаар байж байгаа царай бол би ер нь 130-40 мянгаас илүү тийм хүнсний улаан буудаа хурааж авах юм уу? Би ер нь ойлгохгүй байгаа. Нэг. Хоёрдугаарт энэ одоо үлдэгдэл байж байгаа будаан дээрээ тооцоол судалгаануудаа хийгээд улсын нөөцтөнд 100 мянга хүргэж авч чадах юм уу бид хэд. Би бол энэ ган гачиг гэдэг юм уу? За бас гадаад нөхцөл Санал хэлчихв. За 4 номер инквайр сайд хариулъя. За энэ хэрвээ хууль батлагдвал хуулийг дагаж улсын их хурлын тогтоолын төсөл гарах учиртай. За тэн дээр ингээд заалтууд орсон. Энэ дотор нөгөө стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн улаан будаа нөөцийг одоо бүрдүүл гэдэг юм үүргийг засгийн газарт улсын их хурлаас өгөхөөр ингээд зохион байгуулж байгаа. За мөн Баруун аймгийн маань гишүүдийн яриад байдаг Баруун бүс нутгийн газар тариалан үйлдвэрлэлийн сэргээх, за гурил тэжээлийн доктортой байдлыг хангах, үнийн өсөлтөөс инфляц нөлөөлөх бууруулахтай холбоотой арга хэмжээнүүд гээд ийм үүрэг даалгавруудыг бас давхар энэ хэрвээ хууль дэмжигдвэл их хурлын тогтоолын төсөл бас өргөн байр шилжүүлэх болно. Тэгэхээр үнэхээр энэ өнөөдрийн тарилт хийсэн тэгээд олон жилийн дундаж ургацтайгаа тооцоод бид нар нэг энэ тоо гараад байгаа юм. Гэтэл ургац буурхан тодорхой болчлоо. Тэгэхээр бид нэг энэ ургацын За энэ асуудлаач бид 3-4 хэлцэл хийсэндээ. За гишүүд асуулт дуслаа.